Энэ өдрүүдэд улс төрийн нөхцөл байдал хурцтаж, нийгэм бүхэлдээ таалцал хэрүүлээр амьсгалж байна. Миний засаг, чиний засаг, тэрний сайд манай дарга гэж хуваагдан гудамжинд залуус жагсаж байна. Эсрэг талд нь бас сөрөг жагсаал зохион байгуулагдаж байна. Залуус ямар ч хэлбэрээр жагсаж үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ бол ардчсан нийгэмд байдаг зүйл. Энд гудамжинд жагсаж байгаа залуусын тухай ярих гэсэнгүй. Улс төрийн намд албан ёсоор гишүүнээр илсэн залуусын тухай харин яримаар байна. Яг одоо Монголын түүхэнд гарцаагүй бичигдэх үйл явдал өрнөж байна. Монгол Ардын намын залуус хаана байна вэ? Ардчсан намын залуус хаана байна? Хүн намын залуус та нар хаана байна? Та бүгд зүүн төвийн үзэл, баруун төвийн үзлээ ялгаж таньж байгаа юу? Эсвэл даргийнхаа копиг зөөж цүнхийг нь барьсаар явна уу? Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг яг юу гэж харж байна вэ? Намынхаа бодлого шийдвэрт үнэхээр итгэж байна уу? Эсвэл албан тушаалын амбицанд хөтлөгдөж тушаал дэвшихийг мөрөөдөж сууна уу? Бүгдээрээ улс төрийн шин соёлыг эхлүүлцгээе. телевиз та бүхнийг урьж байна. Доор гарч буй утасны дугаараар холбогдсон эрдэцгээ, мэтгэлцээ, хэлэлцээ. Эрүүл шүүмжлэл, бодлогын маргаан хариуцлагатай хэлэлцүүлэг биднийг аварна. Залуусаа яг одоо дугар. СТV-с та нар цэл залуугаараа улс төрийн үхтэл болно.